Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл тачаалын хамт загалмаад цовдлоо. Тиймээс хэрв бид сүнс дотор амьд байгаа бол мөн сүнс дотор явцгаая. Залбирцгаая. Эзэм та энэ цагт өөрийн үгээр хамт байж өгөөч гэж гуйж байна. Ариун сүнсээр өөрийнхөө үгийг та бидэнд ухааруулж өгөөч гэж гуйж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Ай дуурайд нь. За. За тэгээ өнөөдөр бид нар бас нэлээд сонирхолтой сэдвийг та бүхэнтэй хуваалцах байна. Тэгээ магадгүй энэ ишлэгийг бол зарим хүмүүс нэлээд сайн мэдж байгаа бах. Зарим хүмүүс анх удаа сонсч иж магадгүй. Зарим хүмүүс энэ ишлэл энэ саний уншсан энэ хэсгүүдийн дунд тэмцэлтэж амьдрал нь яг эд өрнөж явж байгаа хүмүүс бас байгаа бах тийм үү? За тэгэхээр эндээс харах юм бол нэлээд чухал хэсэг бас бидэнд өнөөдөр өгүүлж байгаа. Юу гэвэл сүнсээр яваарай гэж хэлсэн байна. За бид нар бол хүн болон дотроо ямар нэгэн хүслийг тээж явж идэг. Тэр нь бол юу вэ гэхээр зөв амьдрах бах, сайн амьдрах бах, ад жаргалтай амьдрах бах. Мэдээж хинч бол муу амьдрахыг, муу хүн болохыг бол хүсэхгүй тийм үү? Харин бид нар зөв болон үнний талд амьдрахыг хичээж идэг. Тэгээд бидний сэтгэлийн гүнд би үргэлж илүү дээр байх юмсан, илүү сайн байх юмсан, би илүү зөвөр амьдрах юмсан, би илүү бурханд болон бусдад таалагдж амьдрах юмсан гэдэг хүслүүд бидний дотор байж идэг. Та бүхэнд ийм хүсэл байдаг уу? Байдаг шээ тийм үү? Гэхдээ бодит амьдрал дээр бид нар үнэндээ нүүр тулдаг. Өөр зүйлтэй нүүр тулдаг. Болцноос өөр зүйлтэй асуудлуудад тулгарч идэг. Тэгээ энэ нь бидний дотор зөрчилдөөнийг үүсгэж идэг. Тэгээд бид нар зөвийг мэддэг атлаа буруу хийх үе байдаг. Би хийх ёстой хэрнээ мэдэж байгаа хэрнээ хийхийг сонгохгүй өнгөрөх тохиолдол бас байж идэг. Харин хийх ёсгүй зүйлээ мэдсээр байж бид нар дахин тэр зүйлүүдийг давтаж үйлдэх үед бас байдаг. Заримдаа ч гэсэн ингэж боддог. Өнөөдрөөс би өөрчлөгдөнө гэж боддог. Бид ийм шийдвэрүүдийг бас зөндөө гаргадаг тийм үү? Би уурлахгүй. Би худлаа ярихгүй. Би зөв амьдрнаа гэж бид нар бурханд болон бусдад мөн өөртөө болон өрөөл яадаг вэ? Амлах үед бас байж байдаг. Гэвч удалгүй дахин нөгөө хуучин амьдралын хэм маягт бид нар унах үед бас байж байдаг. Унах үед. Тэгэхээр энэ бол юу гэхээр бидний дотоод зүрх сэтгэлийн асуудал, дотоод хүний асуудлын тухай хөндөж байгаа гэсэн зүйл. Өнөөдөр би та бүхэнд хоёр зүйлийн тухай ярьж байна. Нэг нь бол махан биеийн махбодын тухай, нөгөөх нь болохоор сүнслэг хүний тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл ариун сүнсний тухай ярьж байгаа гэж хэлж байна. Бид нар эрүүл ухаанаараа бол яадаг вэ? Итгэж хүмүүсэд бол зөв бурууг бол Библиэр дамжуулаад маш сайн тунгааж, суралцаж, ойлгож, мэдж шийдвэрүүдийг гаргадаг. Гэхдээ бид нар өөрийн мэдээлгүй заримдаа маш их гүн ангал руу орох тохиолдол бас байж идэг. Өөрийн мэдээлгүй буруу зүйлийг заримдаа хийгээд, заримдаа зөв зүйлийг хийгээд иймэрхүү тасцсан амьдралаар амьдрах тохиолдол бас байж идэг. Яг л хоёр нутагтан шиг амьдрах тохиолдол бас байж идэг. Гэвч Библи бол бидэнд нэгийг нь л сонгох ёстой гэж зааж идэг. Нэгээр нь л яваа гэж зааж эхэлдэг. Тэгвэл бид нар сая 5:14 дээрс харах юм бол сүнсээр яваарай гэж айдуу хэлсэнгүй. Биднийг ивэлж хэлсэнгүй. Харин шууд цахирч тушаах хэлбэр хэлсэн байна. Та бүхэн сүнс дотор амьдраарай гэдгийг бол тушааж зааж хэлсэн байгаа даа. Хэрвээ бид нар яг энэ тушаалан дотор амьдрах юм болоод бид нар ямар амьдралаар амьдрах вэ гэхээр махан бие хүслээр амьдрах болно гэж ярьж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр өөрсдийнхөө үг хэлийг нэг харцгаая. Өөрсдийнхөө бас амьдралд гаргаж байгаа шийдвэрүүдээ нэг харцгаая. Сорилт асуудлууд дээр тулгарч явах үедээ ямар зан характер, үг үйлдэлтэй шийдвэрүүд гаргаж байгаа нэг бодцгоё гэж бас хэлмээр байна. Ром номын 7:19 дээр ингэж хэлсэн байгаа. Би өөрөө хүсдэг сайныг хийдэггүй. Харин хүсдэггүй бузар муугаар хэрэгжүүлэхийг хэлсэн байгаа. Энэ хүсгүүд маш их давтдаг. Гэхдээ сүүлд нь эзэн тэднийг яасан бэхээр зүнх нь болох тухай гардаг. Бид нар өөрсдөө үнэхээр хүсдэг. Гэхдээ дахин хуучин байдлаа эргээд орох тохиолдол байдаг. Яагаад вэ?
бидний дотор тэмцэл байгаа байхгүй. Бид нар тэр тэмцэлд ямар хариу үйлдэл үзүүлж өгнө гэдэг нь маш чухал юм аа. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлийн асуудлаа гэж ярьж байгаа гэсэн үг. За 5:17 дээр ингэж хэлсэн байгаа. Хамтдаа 5:17 уншъя. За, хамтдаа уншъя. 3. Яагаад гэвэл махбод сүнсний эсрэг хүсдэг. Сүнс махбодын эсрэг хүсдэг юм а гэж хэлсэн байгаа. Тийм учраас энэ юу гэж илэрхийлж байгаа вэ? Бидний дотоод зөрчлийг илэрхийлж байгаа. Махан бие болон ариун сүнсний хоорондох тэмцлийг одоо тодорхойлж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр бид нар хэнийг сонсож байна, хэнийг сонгож байна гэдэг нь бол бид нар өөрчлөгдөхгүй өөрчлөлтөнд дунд явах уу эсвэл өөрчлөгдөхгүй гэдгийг бас бид нар сонгож байдаг гэж хэлж болно. Сонгож байдаг. Тийм учраас сая Галат 5:16 дээр юу гэж хэлсэн бэ? Эхлэнгүүтлээ та нарт хэлье. Сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэх гэхгүй гэж хэлсэн байна. Энэ бол тушаал байна. Энэ бол ямар нэгэн зөвлөгөө бол биш байгаа тийм үү? Энэ бол амьдралын чиг хандлага сонголтыг бол тодорхойлж байгаа гэсэн үг юм. Христ итгэгч хүний дотор хоёр зүйл угаасаад яг ба тэмцэлцэж байгаа, зөрчилдөж байгаа. Бид нар Христийг эрх хүртэл үнийг бид нар тэмцэж, яалж, тэр хэмжээгээр хүчрэгжиж, тэр хэмжээгээр хэрэггүй зүйлүүдээс бид нар таслагдаж, хэрэгтэй зүйлүүдээрээ бид нар өсөж хөгжих үед бас байж байгаа. Тэгээ үүний хамгийн том тус хүч дэм болж байгаа нэг нь бол ариун сүнс юм а гэж ярьж байгаа. Ариун сүнс. Хэрэв бид нар ариун сүнсээр явах юм бол ариун сүнсээр удирдуулах юм бол ариун сүнс дотор амьдрах юм бол бид нар түүний тушаал дотор амьдрах юм бол бид нар махан биеийн хүслүүдийг яах вэ? Гүйцэлдүүлэх гээд амьдрахгүй, гихгүй гэж тодорхойлж байгаа байхгүй. Тэгээ учраас бид нар өнөөдөр өөрсдөө дотоод зүрх сэтгэлээ нэг харъя. Махан бие гэж, махбод гэж ярьж байгаа тийм үү? Энэ юуг илэрхийлж байгаа вэ? Сүнс бол махбодын эсрэг хүсдэг юм аа. Хүссэн юмсыг чинь хийхгүй тул сүнс нэг нэгнээ эсэргүүцдэгэ гэж хэлсэн байгаа. Тэгвэл яагаад энэ махан биеийн хүслийг тодорхойлж байгаа вэ? Тэгвэл махан бие, махбодын хүслийн талаар бид нар бодох ёстой зүйл байгаа тийм үү? За хуучин библиэр бол махан бие гэж бид нар ярьсан, шинэ библиэр бол махбод гэж ярьж байгаа тийм үү? За тэгэхээр зүгээр бол бидний махбодын тухай бол яриаггүй. Энэ бол эсэргэгцсэн гэдэг нь юу илэрхийлж байгаа вэ гэхээр Бурханаас тусгаарлагдсан тэр махан биеийн хүслийг илэрхийлж байгаа. Бурханаас тусгаарлагдсан амьдралыг яасан бэ? Тодорхойлж гаргаж байгаа гэж ярьж байгаа. За Ром 8:7 бүгдээр үзье. Ром 8:7. За ногоон библиэлд 1327 дугаар хуудсан дээр байгаа. За 8:7 хамтдаа уншъя. 326. За унших. Ром 8:7. За 3 махбодын бодол санаа бол Бурхны эсрэг дайсагнал юм. Яагаад гэвэл энэ нь Бурхны хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй гэж ярьж байна. За тэгвэл махан бие махбодын бодол санаа хүслийн тухай ярьж байгаа. Бидний махбодыг юу гэж хэлсэн? Бурхны эсрэг зүйлээ гэж ярьж байгаа. Тэгвэл махан бие үргэлж юу бидний дотор ярьдаг вэ гэхээр миний хүсэл чухал гэж ярьдаг. Миний мэдрэмж чухал гэж ярьдаг. Миний бие чухал гэж ярьдаг. Би л өөрөө шийднэ гэж ярьдаг. Миний хүсэл би л ёстой гэж үргэлж явах махан бие хүсдэг тухай ярьж байгаа. Харин ариун сүнс бол юу вэ гэхээр Бурхны хүсэл чухал гэж ярьдаг. Бурхны зүрх сэтгэл чухал гэж заадаг. Ойлгох хүсдэг. Үнэн бол Бурхан байдаг гэж бидэнд үргэлж явах чиглүүлж үүдэг нэгэн бол ариун сүнс юм а гэж ярьж байгаа. Ариун сүнс бол биднийг Бурхныг дагаа, Бурхны хүслийг сонгоо гэж бидэрт яадаг вэ? Зөвлөж өгч үүдэг гэж хэлж байна. Харин махан бие бол зөвхөн өөрийнхөө хүсэл, сонирхол, ачаал тийм тэр зүйлийн төлөө амьдралаа авч явахыг эрмэлздэг хүмүүсийг тодорхойлж байгаа гэж хэлж байна. Тэгээ учраас Есүс Матай 6 дугаар бүлэгтэр юу хэлсэн бэ? Хинч хоёр эзэнт үүсэж чадахгүй гэж тодорхойлсон байдаг. Бид нар төвийг бас сахиж чадахгүй. Тэгвэл өнөөдрийг Матай Галат 5:16-аас харах юм бол аль нэгээр л явах хэрэгтэй гэж тодорхойлдог гаргаж өгч байгаа. Аль нэг нь. Тэгвэл итгэж хүмүүсийг болохоор ариун сүнсээр л удирдуулах хэрэгтэй юм аа. Ариун сүнсээр.
За тэгээд бид нар 19 Галат 5-ын 19-с харах юм бол хэд хэдэн одоо махан мөрөгслийн талаар хэд хэдэн тодорхойлдог Паул хэлсэн байгаа. Ингэж хэлсэн байна. Харин 19-р эшлэлээс харин махуудын үүс нь илэрхий юм аа. Учир нь завхаарал, бузар зачаал, садралал, шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, хэрүүл маргаан, харталт, уур хилэн, хувээ хичээсэн зан, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, аригтал, утга учиргүй наригч сэнгэх зэрэг юм аа. Би урд нь та нарт сануулж байсанчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдгэсэд Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж хэлсэн байгаа. За тэгэхээр энд хэд хэдэн зүйлийг бол бидэнд тодорхойлж байгаа. Бид нар энэ зүйлүүдийг харахтаа энэ ишлэлийг харахтаа ингэж бод. Энэ бол зөвхөн танхаа гаруудынх муу хүмүүсийн үүс гэж хардаг. Тийш гэмт хэрэгтнүүдийн үүс гэж хардаг. Яг үүнийдээ бол энэ бол хүмүүсийн дотор байгаа төр төрхийг тодорхойлж байгаа. Зөрчил тэмцлүүдийг тодорхойлж байгаа гэж хэлж байна. Бид нар утга учиргүй аригж байгаа, садаарлж байгаа хүмүүсийг бол муу хүмүүс гэж сошиалор ч юм уу янз бүрийн байдлаар бүүдийж харах тохиолдол байж байгаа. Гэхдээ өнөөдөр бидний дотор ч гэсэн бас ийм тэмцлүүд, ийм өрнөлүүд бол явагдаж байдаг. Тэгэхээр энэ нь өөрөөр бүх хүмүүсийн дотор явагддаг процессо гэж бас хэлж байна. Явагддаг. Есүс ч гэсэн хэлсэн байдаг. Юу вэ гэхээр бидний саяны энэ уншсан хэсэг бол нуугдмал зүйл бол биш юм аа. Харин бидний дотор байгаа зүйлийг илэрхийлж гаргаж тооцсон зүйл байгаа байхгүй юу? Тэгээд юу гэж хэлсэн бэ? Хүн дотроо байгаагаа яадаг юм гадагшаа гарч илэрхийлдэг. Тэгэхээр Есүс та нарыг миний дагалдагч итгэж хэдий яаж мэдэх вэ гэсэн чинь үр жимсээр чинь таньж мэднэ гэж хэлсэн байдаг. Үр жимсээр чинь. Тэгвэл эндээс эхний хэсгээр харах юм бол завхаарал, бузар, дачаал, садраллаа гэж хэлсэн байгаа. Яагаад энэ хэсгийг чухалж хэлсэн бэ? Ариун сүнсний үр жимсээр хайр, баяр баясгалан, амар тайван гэж төрүүлж бас бичсэн байдаг тийм үү? Тэр нь бол эхний 3 тэр Бурхны тэр хайрын ариун сүнсний тэр 3 үр жимс нь бол нөхцөл байдлаас үл хамаарч бидний дотор байдаг мөн чанарыг илэрхийлж байгаа. Ариун сүнсний зан чанарыг илэрхийлж байгаа зүйл юм. Харин яагаад тэгвэл энэ махан биеийн хүсэлтээр садралал тийм бузар тачаал завхаарал гэж хэлсэн болоо. Яагаад ихэнд байгаа юм ба гэж та нар асууж иж болох юм. Эдгээр зүйлүүд нь Бурхны дотоосон ариун байдлыг эвдэлдэг юм. Бузралдаг юм. Тусгаарладаг юм а гэж хэлж болно. Энэ зөвхөн махан биеийн хүслийн тухай бол яриаггүй. Бурхны бас замаас гарсан, Бурхнаас тусгаарлагдсан зүйлийг бас тодорхойлж байгаа гэж хэлж болно. Зөвхөн бие махбодороос садарлаж завхаарч те бузар хүсэл тачаал нь дунд амьдрах тухай ярихаас гадна Бурхнаас тусгаарлагдсан зүйлийг бас энд тодорхойлж байгаа гэж хэлж болно. Сүнслэг байдлууд. Тэгвэл завхаарл гэдэг үг нь болохоор грекээр болохоор порния гэсэн үг байна. Порния. Тэгэхээр энэ зөвхөн нэг төрлийн үгийг бас хэлдэг юм байна. Бүх төрлийн ёс суртахуунгүй байдлыг завхаарл гэж тодорхойлдог юм байна. Бүх төрлийн ёс суртахуунгүй байдлыг. Энд бол хамгийн тоочны одоо хамааруулдаг сэдв нь бол бэлгийн харилцааны тухай порния гэж. Энэ өөрөлдвөл гэрлэлтээс гадуурх эсвэл гэр бүл болоогүй байхдаа бэлгийн харилцаанд орох зүйлийг бас хамааруулж байгаа. Мөн бас биеэ үнэлэх тийм үү? Садар самуун амьдрал гэдгийг бас энд бас хамааруулдаг гэж хэлж байна. Бурхны өмнө энэ бол байж боломжгүй зүйл юм а гэж хэлж байгаа гэсэн үг. Тийм учраас хуучин гэрээс бид нар харах юм бол Бурхан Израилийн ард түмнийг хараад юу гэж хэлдэг вэ? Та нар бол завхаар юмсаа гэж тодорхойлсон байдаг. Яг тэгвэл энтэй утга салаа утгаараа юу гэж хэлж байгаа вэ? Израилийн ард түмэн Бурхантай л хамт байх ёстой байсан. Тийм үү? Харин тэд нар өөр химик шүтэн, өөр шүтгэнүүдийг шүтэж дагаж амьдсан учраас та нар бол завхаа юмсаа гэж хэлсэн байдаг. Та нар хэрэгтэй үедээ намайг дуудаж хүнд хэцүү үедээ надаас тусламжгүй залбирж байгаа мөртлөө амьдрал сайхан болоод ирээд эсвэл амьдралын зөрчил дунд асуудал дунд дутагдах үедээ дасгалжуултын дунд та нар татгалзаад өөр шүтэнүүдийг амар хялбар амьдралыг хөөж намайг өөр зүйлээр сольсон та нар завхаа юмсаа гэж зэмлсэн зүйлүүд маш их байдаг гэж ярьж байгаа. Тийм учраас энэ өөрөлдөө сүнслэг утгаараа зөвхөн бие махбодын асуудал биш. Бурхан үнэнч байх тэр харилцаанаас урахыг тодорхойлж байгаа юм аа. Урахыг тодорхойлж байгаа. Тэгвэл та нар хараараа. Та нар бид нар бодож энэ хэн зориулсан мессеж вэ?
Паулын Галатад байгаа ямар хүмүүс зориулсан мессеж вэ? Энэ үйл итгэж биш. Итгэж хүмүүс зориулсан. Галат чуулганд явж байгаа хүмүүс зориулсан үг байгаа байхгүй. Тэр Галат чуулган дотор ч бас ийм хүмүүс байсан гэдгийг бол энд гаргаж ирж байгаа гэсэн утгатай зүйл юм. Өөрөөр хэлбэл сүнслэг завхаарл юм а гэж ярьж байгаа. Сүнслэг завхаарл. За хоёрдугаар нь болохоор бузар байдлын тухай, бузар тачаалын тухай гарч байгаа тийм үү? За энэ болохоор грекээр болохоор акатрасия гэсэн үг байгаа. Акатрасия. Цэвэр биш, бохор биш гэсэн утгыг дагуулж байгаа. Өөрөөр хэлбэл миний гаднаа би цэвэр байж болно. Гэхдээ миний оюун санаа, бодол санаа, би үзэж харж байгаа зүйлүүдгээ те болохгүй бурхны эсрэг те болохгүй зүйлүүдийг те зүрх сэтгэлдээ тээж байгаа тухай энд хамааруулж байгаа гэж хэлж болно. Энэ бол зүгээр нэг удаагийн үйлдэл биш. Байнга энэ зүйлүүдийг авч явах үйлдэлийг ярьж байгаа. Гаднаа зөвд мэд харагдах боловч гаднаа маш зөв үг ярьж байгаа боловч гаднаа маш зөв шийдлийг ярьдаг боловч зүрх нь өөр санаатай хүнийг ярьж байгаа гэсэн үг байхгүй. Бохор гэж ярьж байгаа байхгүй. Гаднах нь өөр, дотнорх нь өөр. Эсвэл гаднаа жоохон тийм таагүй төр дүрхтэй байсан боловч дотроо эзний төлөө цэвэр ариун байдлын төлөө шатаж байгаа тэр дүрхөө гэж салж хэлж болно. Бид Мосегоос ч гэсэн харж байна. Мосегийн амьдралд амар хэцүү зүйл тодорхой үед юу болсон бэ? Орхитой ярьж чадахгүй, нас дээр гарсан, ганцаардаж байсан. Гэхдээ яасан бэ? Сул дорой мэд харагдчихсэн ч гэсэн тэр чимээгүй алга болж ирсэн. Тэр бүгд ариун тэр уур хилэн цухалтлаа бурхны өмнө авчиад бурхнаас хамаалтай байхын тулд тэмцэж явдирч ирсэн гэж хэлж болно. Гаднаа сул дорой бохор харагдаж болно. Гэтэ түүний дотоод зүрх сэтгэл нь бол бурхан дээр байсан. Харин өнөөдөр энд гарч байгаа бохор гэдэг үг нь болохоор энэ акатресия гэсэн үг нь болохоор гаднаа гоё ярьдаг, итгэл ярьдаг, залбирал ярьдаг, сүнслэг зүйл ярьдаг, магтаал ярьдаг, гоё те тэр дүргийг харуулж бол гэхдээ дотоод зүрх сэтгэл нь бурхны бодол санаанаас өөр зүйлийг тээдэг хүнийг тодорхойлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тэгм бол Галат чуулганд ийм дүр төрхүүд байсан гэж ярьж байгаа. Та нар махан бие хүслээ гүйцэлжүүлэхэд тул гадах дүр төрхөө ашиглаж амьдарч байна гэдэг ийм бохор гэдэг үгийг хэлж байгаа гэсэн утгатай зүйл. Мөн садраллын тухай гарч байгаа. Энэ бол нэг гүнзгий хэлбэр лөө. Энэ бол яасан бэ? Чуулган тусч бас ийм их зүйлүүд байсан учраас итгэгчид мэддэг мөртлөг хэлдэггүй, хардаг мөртлөг хараагүй юм шиг сонссон мөртлөө яасан бэ? Залруулдгүй зүгээр дундаа өнгөрөх тохиолдлыг энд ярьж байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл садрал гэдэг нь ичгүүргүйгээр, ирээ цэргүүгээр завхаарах тухай ярьж байгаа. Бохор байх тухай ярьж байгаа гэсэн утгатай зүйл юм. Бохор байх. Энэ юу вэ? Зах хязгаараа алдсан, өөрөөр контрол алдсан гэсэн утгатай зүйл. Ямар ч мэдрэмж байхгүй, зөв буруугүй мэдрэмж байхгүй гэж ярьж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тэгээд ирсэн бас чуулган дотроочсон бас зарим нэг тоглоомуудыг бол контролцсон. Өөрөөр хэлбэл бидний итгэлийг бол эвддэг, хуурамжуулдаг, худлаа ярьдаг, залмигтай болгодог юм бидний тоглоом болон видео, тийм дуу хуурыг ч гэсэн бид нар яадаг вэ? Бүгдийг бид нар яасан бэ? Хязгаарлалгүй бол бидний сүнслэг байдал маань нөлөөлж байгаа. Унгаж байгаа гэдгийг бид нар тодорхойлоод бидэрт энэ тоглоом бид зөндөө тоглоом байгаа. Өөр зөндөө дуу байгаа. Өөр гэгээлэг зөндөө контентууд байгаа тийм үү? Харин махмын хүсэл болов байгаа. Тэр дуугаа дамжуулаад, тэр тоглоомоор дамжуулаад яадаг вэ? Хууч үгнийг үдээдэг байхгүй. Тэгээд яасан бэ? Ирээ зэрэг үг хийл, хараал, сүултээ хорслон, сүултээ хагарлан, сүултээ зэвүүлсэн, сүултээ зэрэгтэй хамт байхгүй болно гэсэн. Тэгээд нүглээ нуухай болж эхэлдэг. Би угаасаа ийм хүн. Намайг хэн ч өөрчилж чадахгүй гэж. Түг Галат чуулганд ийм их дүр төрх байсан учраас Паул нилээн тэр ширүүн үг бичсэн байна. Ширүүн үг бичсэн байна. Тэгэхээр махан бие хүслийг гүйцэлжүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй, өөрийгөө худалдахаас буцахгүй хэмжээнд сүнслэг байдлаа худалдахаас буцахгүй хэмжээнд яасан бэ? Садрал гэдэг зүйл чинь бидний ийм байдал хүрэх аюултай юм гэсэн үг байхгүй юу? Аюултай юм. Бурхныг ярьдаг мөртлөө дотроо махан бие хүслээ. За дараа цаашаа үргэлжлүүлээд харах юм бол өөр нэг зүйл бас тэнд байсан. Тэрэнд юу байсан бэ гэхээр Бурхны оронд өөр ямар нэгэн зүйлийг тавих зүйл байсан. Бурхны оронд. Бид нар 10 өдрөөс авах та нар надаас өөр шүтчих болохгүй шүү гэж хэлсэн байдаг ч тийм үү? Харин цаашаа харах юм бол шүтэх өөр юу гэж хэлсэн юм бэ? 19-с хойш харах юм бол завхаарл бузардчаал садрал шүтэх эд шид гэж хэлсэн байна. Шүтгэхийн талаар, сүсэглийн талаар ярьж байгаа, тий? Ярьж байгаа гэсэн. Найдварын талаар ярьж байгаа гэсэн. Бас энийг цаашаа бид нар өнөөдөр прагматик дээр авч ирэх юм бол, практик амьдралаар авч ирэх юм бол хинээр өдөртүүлэх вэ, хэндийг харах вэ гэдэг зүйлийг тодорхойлж байгаа гэсэн зүйл юм. Тэгвэл тэнд юу байсан бэ? Шүтэх
гэдэг нь юуг илэрхийлж байгаа вэ? Мод чулуугаар хийсэн ямар нэгэн зүйл. Сүүлүүд бол мод чулууг шүтж байгаа. Тийм үү? Сүүлүүд өөр зүйлийг бас шүтж байгаа. Янз бүрийн сошиал TikTok, янз бүрийн шүтдэг дуучтай хүртэл юусэн бэ? Бурхны орон шүтж байгаа. Энэ хүн хамгийн зөв гой гаргалгааг манифестыг хийж байна да. Би энэ хүнийг дагна гэж. Ийм зүйл болж байна. Шүтэх. Тэгээд итгэлээ сонгох үхээр би тэр хүний дууг сонгоно. Би Бурхны үгийг унших гэсэн тэр хүний үгийг унших болно гэж. Өнөөдөр бидний эрдэнэ тойронд иймэрхүү шүтэх байдлууд маш их байна. Өөрөөр хэлбэл Бурхны оронд ямар нэг юу ч хамаагүй ямар нэг юм тавихыг болвол шүтэхэ гэж ярьж байгаа гэсэн үг байна. Шүтэх. Зарим хүмүүс энэ дотор өөрийгөө шүтэх хүмүүс усаж байгаа. Би олон жил би мэднэ. Би олон хүмүүстэй ажиллаж ирсэн. Би олон зүйлүүдийг сурч мэдсэн. Тийм учраас би энэ амьдралыг удирд би итгэлээ мэднэ. Би өстөдөр ирж болно, ирэхгүй ч гэж болно. Өнөөдөр ядарч болно, өнөөдөр ядарахгүй гэж болно. Тэрнээс хамаарат, миний сэтгэлээс хамаарат ирэхгүйгээ би өөрөө мэднэгээд Бурхны оронд би өөрийнхөө амьдралын эзнэ гэж тодорхойлох эго өнөөдөр их модонд орж байна. Мөн нэг ийм зүйлээр дамжуулаад бидний итгэлээс холдуулж байна гэж боддог зүйл байна. Тэгвэл өнөөдөр энд ирсэн та нар маань ямар учраас ирж байгаа вэ? Итгэдэг учраас, эзнэр удирдуулах гэж байгаа учраас, эзэн найддаг учраас хэцүү байсан ч гэсэн, амармаар байсан ч гэсэн, ядарч байсан ч гэсэн яасан бэ? Ирж байгаа шүү дээ. Энэ бол хамгийн том урам зориг. Хинээс хамаарахгүй зүйл юм. Амен. Мөн шүтэхтэр сүүлүүд хамгийн их модонд орж байгаа, мууд болгож байгаа зүйл бол юу вэ? Мөнгө, харилцаа. Хүмүүс сүүлүүд бол сэтгэл зүг маш их ярьдаг болж байгаа учраас сэтгэл зүйн бурхан болцсон байна. Сэтгэл зүйнээс хамаарат яаж амьдрах вэ гэдгийг тодорхойлох гэдэг. Өнөөдөр ямар байх вэ? Ямар харилцааг үүсгэх вэ? Хинтээ уулзахгүйгээ тодорхойлж байгаа гэсэн зүйл юм. What гэдэг асуулт гарч ирж байгаа. Бидний бурхан бол хизээч өөрчлөгдөхгүй бидний талд байдаг. Тийм учраас бид нар харилцааг, сэтгэл санаагаа чухалчлахаас илүүгээр бид бурхныг найдвараа болгож амьдрах нь бол өнөөдрийн бидний ариун сүнс зааж өгч байгаа гэсэн үг шүү. Өнөөдөр хүмүүс бас өөрийнхөө хүслийг бас чухалчилж байна. Тэрийг шүтэн болгож байна. Зарим хүмүүстэй бид нар ярилцахад болохоор энэ хүний цаа чандын санаа ямар зоригтой юм болоо гэдэг зүйлийг маш их хайдаг. Үгүй яг би хайж магадгүй. Энэ яг бурхны алдрын төлөө байна уу? Энэ яг махан биеийн хүслийн төлөө байна уу? Эсвэл энэ зүгээр итгэлийн төвшин тэр байгаа ч тэр нүднээс харж байна уу гэдэг зүйлүүд их гарч идэг. Эсвэл энэ зүгээр л харилцааг нь чухалчилж байна уу гэдэг зүйлүүд. Тэгэхээр алтуу нар минь бид нар өнөөдөр юу шүтэнэ болгож байна гэдгийг бодох хэрэгтэй. Паул зэмлж байна. Та нар шүтэх байдлууд чинь ямар нэгэн хэлбэрээр би ламд хүрч шүтээгүй учраас би яах вэ? Итгэжээ гэж тодорхойлж иж болно. Гэхдээ үнэндээ та өөрийгөө шүтсэн хүн байж болох юм. Өөрийгөө онцолж, зан чанар хүсэл тачаалаа бие барьж чадахгүй байгаа зүйлүүдэд онцолж иж болох юм гэж. Эндээс бид нар ич хэдийг онцлно. Ич хэд гэдэг үг мэн болохоор анханасаа бол ямар нэгэн бодис эд зүйл хэрэглэж хүмүүсийн оюун санааг өөрчлөх гэсэн утгаар бол хэрэгэлдэг байсан. Явандаа энэ юу болсон бэ? Ичит болсон, зангуул болсон, далдын ямар нэг хүч иймэрхүү хэлбэрлэл шилжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл ичил илб гэдэг маань сүнслэг байдлаас муу сүнсний тэр сүнслэг ертөнц рүү хүмүүсийг хамааруулах, соронц мэд тийшээ түлхэх ийм хэлбэрлүү их орж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас бидний доторсон бас янз бүрийн илб мэдтэй тийм зүйлүүд байгаа биш үсттэй гэсэн утга энд харагдаж байгаа гэсэн утгатай зүйл юм. Бид нар илбэд эд шидэд найдах юм бол бурхны сүнслэг үгүүдийг харж чадхаа, ухаарч чадхаа, бодож чадхаа болж эхэлдэг гэж хэлж болно. Өнөөдөр хамгийн эд шид юу гэж та нар юу гэж бодож байна? Хамгийн биднийг илэрдэж байгаа, соронцдож байгаа, ховсдож байгаа оюун санаад нөлөөлж байгаа зүйл бол юу вэ? Тийм ээ тийм. Одоо сошиал буюу одоо утас шүү дээ. Утас. Тэгэхээр өмнө ч гэсэн би ярьж ирсэн Библийн хуудасны чимээ алсарч байна гэж ярьж ирсэн.
Тэгвэл өөрөөр бид нар бурханд найдахаа болж эхлэе гэсэн утгатай зүйл юм. Өнөөдөр янз бүрийн муу нэгэн сатан махан биеийн тэр хүслээр дамжуулаад биднийг бурханд найдахаас илүүгээр утсанд найд. Тэнд бүх мэдээлэлүүд байгаа гэж. Одоо ChatGPT мэдээж маш хэрэгтэй байгаа. Маш ашигтай зүйл гэсэн бас байгаа. Гэхдээ хүмүүс өнөөдөр мэдээллийн ийм хангалтаас илүүгээр хэрэглээний гацал төвчлөлтөнд орсон. Энэ нь биднийг цаашаа сэтгэхэд мэдрэмжинд маш хүчтэйгээр нөлөөлж байгаа гэж хэлж байна. Бид нар бурхны үгийг шинэ гэж хүлээж авч чадхаа болж эхэлсэн. Өнөөдөр шинэ өдөр гэж бид нар бодож чадхаа болж эхэлсэн. Харин бид нар онцгой ямар нэгэн зүйлийг хайж эхлээд байхгүй бол өнөөдөр өөдөртөө өдөр байх болно гэд бид нар утас руу орж эхэлдэг. Хайж эхэлдэг. Тийм учраас эзэн яг уу ийм илб ичдтэй ийм цаг үед биднийг яг уу та бүхэн маш болгоомжтой байгаарай гэж хэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Бидний махан бие хүслээс болоод бид нар өнөөдөр төөрөлж байгаа юм биш үстэй гэж. За мэдээж болвол илб ичдэд болвол мэрэг төөлөг зурхаа төлөг зурхаанаар бас орж байгаа ш тийм үү? Далдын хүч гэж. Хүмүүс одоо янз бүрийн ингэртэй зүгээл сүсэглээл эсвэл гэртээ байлгаад сүсэглээл тий хаалга тутамдаа янз бүр хөрөө хутаг жатаг тавиал тэгэл айл онорт янз бүр будаа янз бүрийн зацаал тийм зүйлүүд хийж идэг. Бурхан эдгээр зүйлүүд дэд тулын өмнөд юу гэж хэлсэн бэ? Жигштгэе гэж хэлсэн байдаг шүү дээ. Америкч гэсэн асуудал болж байгаа зүйл гэж та нарт өмнө ярьжсэн. Хүүхдүүд босонгуудлаа өөрийгөө эниграмаар ч юм уу те эсвэл янз бүрийн байдлаар тест чек хийгээд MBTI-аар өдөржүүлж амьдарч байгаа. Гэхдээ үнэн дээр энэ юу хэлж байгаа вэ? Бурханд найдах тэр хүчийг мань сорж байгаа зүйл байгаа байхгүй юу? Найдварыг мань бидний махан биеэр дамжуулаад муу нэг хулгайлж байгаа гэсэн утгатай зүйл байхгүй юу? Хулгайлж байгаа. Тэгэхээр бидний амьдралд ерөөсөө ганцхан замаар л явах хэрэгтэй. Ариун сүнсээр өдөрдүүлэх хэрэгтэй. Ариун сүнсээр өдөрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл яагаад эдгээр зүйлүүд нь нүгэл вэ? Эдгээр зүйлүүд нь шүтэн хийж дийлбэ гэдэг чинь бол бурхныг орлуулдаг зүйл байгаа байхгүй юу? Бурхныг орлуулдаг. Өөрөөр хэлбэл бурхныг орлуулдаг гэдэг нь бурхан хангалтгүй гэсэн тоомьёо гаргаж ирнэ гэсэн үг байхгүй юу? Хангалтгүй гэсэн тоомьёо гаргаж ирж байгаа. Тийм учраас актуунаар бид нар Мосес шиг бурхнаас асуудаг хүмүүс болох ёстой. Асуулт тулгуур. Амен. Исаи дээр гаргаж ирсэн Израилийн ард түмэн асуулт ороход Мосес Исаи өргөж яадаг гэсэн бэ? Асуудаг гэсэн. Хамгийн сүүлдээ асуултын хариулт нь би явъя гэж өөрчлөгдсөн шүү дээ. Би очиж хэлж ивэ гэж өөрчлөгдсөн шүү дээ. Мөн үү? Яагаад шүтэн бижид байна гэх нь миний амьдралыг өдөртөх хэн нэгэн бурхнаас илүү хэн нэгэн хэрэгтэй гэдгээс улбаатай юм гэж ярьж байгаа. Бурханд итгэхийн оронд, бурхныг таньж мэдхийн оронд өөр зүйлийг бид нэр хайж эхэлдэг. Тийм учраас яг вэ? Илб ичи шүтэн шүтдэг чинь ийм аюултай зүйл юм а гэж ярьж байгаа гэсэн үг. За цаашаагаа харцгаая. Шүтгтэй хотод хоёр дахь хэсэг нь болохоор юу гэж хэлж байгаа вэ гэхээр дайсагнал, хэрүүл, маргаан, хардталт гэж ярьж байгаа. Энэ бол нэлээд юм ноцтой хэлбэрлээ орж ирж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл махан бие хүсэл маань биднийг харилцааны тийм хагарал, эвдрэл, гэмтэл рүү хөтлөж өгдөг, чиглүүлж өгдөг гэж хэлж байна. Дайсагнал гэж ярьж байгаа. Зөвхөн намайг сүйтгэж зогсгүй хувь хүмүүсийн бидний хамтын амьдралыг сүйтгэж өгдөг зүйл бол энд гарч ирж байна. Хэрвээ бидний дотор эдгээр зүйл байгаа бол бид нар найз нөхөд байж чадахгүй, эвдэрнэ. Гэр бүлүүд хагарна, чуулган хуваагдана. Атаархал гэдэг чинь юу юм бэ? Бусдын сайн сайхан надаас илүү гоё сайхан явж байгаа. Эсвэл миний хийх ёстой зүйл би тэрийг хиймээр байна гэдэг зүйлээс атаархал бий болж эхэлнэ. Надад байхгүй зүйл тэр байгаа учраас гэдгээс болоод атаархал бий болж эхэлнэ. Тэгээд таны дотор зөрчил бий болно. Тэгээд таны дотор тэр хүмүүст яах вэ? Тэр хүмүүстэй маргалдах болно. Ингэсээр дамжуулаад бидний амьдрал тав тухгүй байх болно гэж ярьж байгаа. Хүмүүс таныг харахтаа тав тухгүй байх болно гэж ярьж байгаа гэсэн. Өөр хэлэн гэж ярьж байна. Өөр хэлэн заримдаа маш муухай хэлбэрээр илэрхийлдэг шээ тийм үү? Өөрийгөө хамгаалах нэрээр бусдыг муугаар харлуулж ярих. Энэ бол уур хэлэн баггүй юу? Миний яаж утсан миний зүг баг яаж утсан тэрний буруу гэж. Энэ бол юу вэ? Бусдыг шархлуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Уур хэлэн. Энэ бол махан бие хүслийн
хүслээс гарч байгаа зүйлүүдийн тухай л ярьж байгаа гэсэн юм. Энэ муу хүмүүст байдаг те алуурч шорон догоо хүмүүсийн тухай л яриаггүй шүү тийм үү? Хагаралч гэсэн юу адилхан. Өнөөдөр бидний дотор ч бас ийм зүйлүүд байгаа болоод бид нар махан биеийг хүсэл бидний дотор ноёлж байгаа юм биш үстэй гэдгийг л гаргаж байгаа гэсэн үг. Дараагийнх нь бидэрт ийм шүтэг байдлууд те шүтлгийн байдлууд Бурхныг харах байдлууд солигдоод сүүлдээ юу болсон бэ? Уур хилэг матаархал хагарал маргалдаан байгаад ирэх юм бол бид нар сүүлч тэр өөрийгөө алдаж эхлэх болно. Алдаж эхлэх болно. Тэн дээр юу гэж ярьж байна? Уур хилэн хувээ хичээсэн зан тэрс үжил санаа аригтэлд утга учиргүй наргид цэнх болно гэж ярьж байгаа. Тэгэхээр ийм байдалд хүрэх юм бол бид нар яах вэ? Бид нар сүүлдээ хүмүүстэй муудалцаж эхлээд Бурханаас солож эхлэх юм бол зарим хүмүүс яадаг вэ? Түүнийг орлуулах арх хайж эхэлдэг. Түүнийг орлуулах групп чатууд хайж эхэлдэг. Садар самуун завхаарл янз бүр контентууд группуд өөрийгөө нааж хуруугаа хүргэж эхэлдэг. Тэгээд дараа нь явандаа тийм газар руу очиж эхэлдэг. Тэгээд наргиж сэнгэж гэж утга учиргүй амьдрч эхэлдэг гэж хэлж болно. Тэгээд юу вэ? Үргэлж би гэж хэлэх болно. Би илүү байх ёстой гэж өөрийгөө голох болно. Гологдлын дунд хавсарч амьдрах болно. Тийм учраас ақтуунар минь та бүхнээс хүсэх зүйл байна. Хамтдаа бүгдээрээ бидний дотор атаархал, маргаан, дайсагнал, уур хилэн, нарийн цэнгэн тийм шүтэн шүтгэжтэй холбоотой махан биеийн хүслүүд байгаа бол бүгдээрээ эдгээр зүйлүүдийг ариун сүсээр цэгцлэхийг хүсэж байна. Ариун сүсээр чачир найстай гэлцгээ ариун сүсээр гэж хэлцгээ. Тэгэхээр бидэнд бол найдар байна. Паул энэ хэсгийг уншууд ер нь бол жоохон тийм хэцүү байдаг. Номлогч нар гэсэн бас энийг заах хэцүү байдаг. Библийг чиглэлсэн бас энийг хэцүү байдаг. Энийг задраад үзэх юм бол одоо порне гэдэг нь үгийг үзэх юм бол амар тийм одоо завхаарлын тухай байгаа байхгүй юу? Гэхдээ өргөжлүүлэлт харах юм бол 22 дээрээс ингэж хэлсэн байгаа. Харин гэд бид найдвар байгааг илэрхийлж байна. Сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр ирэл, саахан сэтгэл, итгэмжид чанараа гэж хэлсэн байгаа. Бид найдвар байна. Найдвар байна. Бурхан биднийг орхитгүй юм аа. Тэр биднийг нүгэл тунд өөрөө тэмцээрэй гэж биднийг орхитгүй юм аа. Бас тэмцэж байгаа зүгээр хардаг нэгэ биш гэж ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Бид нар Есүс Христэд итгэнгүүт нь юу болгоо? Бидний амьдрал цааш нь болж өөрчлөгддөг. Бид нар шинэ зүрхийг өгдөг, шинэ оюун санааг өгчөөдөг. Тэгээ шинэ бас тэр ариун сүнсний хүчийг бас бидэнд өгчөөдөг. Тэгээд бидний амьдралд юу болж эхэлдэг вэ? Хайр, баяр баясгалан, амар тайван болж өөрчлөгдөж эхэлдэг. Өөрийгөө захирах бол дэвчээртэй зан итгэмжит байдлаар дүлгөөн зангаар өөрчлөгдөж эхэлдэг шүү дээ, тийм үү? Энэ бол зөвхөн зан чанарын тодорхойлолт бол бас биш юм аа. Энэ бол би итгэж хүн гэсэн амьдралын чинь баталгааны нэг чухал хэсэг нь багхгүй. Би аврагдсан хүн. Надад ариун сүнс байгаа. Миний аврал хизээж алдагдахгүй. Би Бурханаас хамааралтай хүн гэдгийг баталгаа болвол энэ 9 үр жимсээр илэрхийлж байгаа гэсэн юм. Тийм учраас ақтуунар минь бид нар итгэсэнд бол өөрсдөөс аргагүй. Өөрчлөгдөхөөс аргагүй. За тэгээд энд юу гэж хэлж яах вэ гэхээр харин сүнсний үр жимс бол гэж хэлсэн байгаа. Жимснүүд гэж бол яриаггүй ш тийм үү? Жимс бол гэж ярьж байгаа. Оноож хэлж штэ тийм үү? Оноож хэлж байна. Энэ жимс бол юунаас хамааралтай вэ? Модноос гарч ирж байгаа гэсэн утгатай ш тийм үү? Бид нар Иохан ном 10 дугаар бүлгээс харах юм бол та нар надтай холбогдох юм бол үр жимс ургана гэж хэлсэн байдаг. Харин харсан чинь юу ч ургуулаг бол түн би тасаж хайна гэж хэлсэн байдаг. Харин 21 дугаар ишлэлдэр чинь та нар махан бие хүслээр явж байгаа та нар Бурханы хаанчлыг өвлөхгүй гэж бас хэлсэн байна. Маш ууртай бас Бурхан ийм зүйлийг махан бие хүслийг ямар их жигшиж зэвүүцдэг бас энэ Бурханы хувьд бол ямар байж боломгүй зүйл юм бэ гэдгийг эндээс харуулж байгаа гэсэн утгатай зүйл байхгүй. Харуулж байгаа гэсэн утгатай зүйл. Тийм учраас мөчөр надтай холбогдох гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар үр жимс ургуулыг бол бид нар хинтээ холбогдох хэрэгтэй байна.
Христтэй холбогдох ёстой. Христтэй холбогдох ёстой. Бид нар Христтэй холбогдох үед юу болох вэ? Ариун сүнс биднийг үр жимсийг биднээс гаргах болно гэж ярьж байгаа. Тийм учраас Есүсээс дагалдагч нь нэг юм теологийн ярианаас болоод Есүс юу гэж хэлдэг вэ? Үр жимсээр чи хүмүүс та нарыг таних болно гэж ирсэн шүү дээ. Дагалдагч та яваад өгчүүд бид нар яаж амьдрах юм бэ? Амьдлал байхгүй гэдэг чинь итгэжсэн. Есүс байхгүй. Түүний сүнс буюу тэр ариун сүнсэнд тэр итгэж чадахгүйсэн. Харин үр жимсээр чинь та нарыг хүмүүс таних болно гэж хэлсэн байна. Өнөөдөр чиний зам чанараа үг хэл үйлдэл шийдвэр гаргалтуул чинь таны хинбэ гэдгийг тодорхойлно гэсэн үг байхгүй. Тэгвэл бид нар өөрийгөө өөрчилж чадахгүй. Өөрийгөө л өөрчилж чадахгүй. Бид нар өөрийгөө өөрчлөх гэж хичээгээд янз бүрийн зүйл хэрэглээд эцтэй юусэн бэ? Өөрийгөө алдаж дуусч байгаа тухай гарч штэ. Ямар ч хэрэггүй болж дуусч байгаа тухай гарч байна. Харин бид нар Христтэй холбогдох юм бол бид нар ариун сүнсний үр жимсээр амьдрч чадна. Чи өөрийгөө дүр хэсгэж гаргаж өөрчилж чадахгүй. Харин Христтэй холбогдох юм бол өөрчлөж чадна. Ариун сүнс чиний дотор ажиллаж эхлэхэд чи өөрчлөгдөнө гэж ярьж байгаа. За ариун сүнс ямар үед ажилладаг вэ? Ариун сүнс ямар үед гэхээс илүүгээр ариун сүнс зөвхөн Бурхны үгийн дагуу л ажиллахаар бидний дотор суугдсан. Тэр Бурхны үгийн дагуу л ажиллахаар л суугдсан. Тэрнээс чамааг за тэгчээ, ингэчээ гэж ерөөсөө зөвлөх бол биш. Чамайг Бурхны үгийн дагуу хийх үед ариун сүнс ажилладаг. Бурхны үгийн дагуу шийдвэр гаргах үед ариун сүнс ажилладаг. Харин Бурхны үгийн эсрэг байх юм бол чиний дотор чамайг орохгүй гэсэн чиний дотор яолон бай залбирдаг. Аль нэг мухарчин яолон байж чиний тэр муухай махамын хүсэл тачаал тэр шахагдан байгаад залбирдаг байхгүй. Өвдөн бай залбирдаг. Та нар ариун сүнсний нэрийг бодож үзээрэй. Ариун сүнс шүү дээ. Ариун сүнс. За тэгэхээр нэг бүрчлэн тооцсон юм хайр. Энэ бол зүгээр нэг мэдрэмж бол биш шүү. Хүмүүс хайр гэж ярихаар мэдрэмжийг л ойлгох гэдэг. Энэ бол сонголт. Энэ бол нөхцөл байдлаас үл хамааран оршдог Бурхны хайрын тухай ярьж байгаа гэсэн үг юм. Тийм учраас хүмүүс чуулганд явахдаа хайрыг бодохдоо мэдрэмжээс хамааран Бурхны хайрыг буруу зүрөө ойлгоод яадаг хувааж өөрийгөө гимтээдэг. Энэ хайр бол хизээч өөрчлөгдөхгүй. Коринт номон дээр 13 дугаар бүлгээр юу гэсэн бэ? Хайр бол төвчээртэй, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, өөрийгөө захирдаг, бусдад атаардаггүй гэж. Тийм үү? Энэ л өөрчлөгдөхгүй зүйл юм. Тэгвэл эдгээр зан чанар ч гэсэн ямар ч нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй. Тэгвэл та нар ингээнээр бодж үзье. Бурхны хайр хизээ алга болдоггүй. Та яг ганцаардах үед үү, мөнгөгүй болох үед үү, эсвэл зөрчилдөх үед үү, шийдвэр гаргаж чадахгүй үед үгүй. Эдүгээ итгэл найдвар хайр гураас хамгийн агуу нь хайр гэж хэлсэн байгаа. Тэгэхээр хайр бол хизээш дуусахгүй Бурхны хайр. Бурхны хайр. Тэгээд юу вэ? Бас нэг зүйл нь баяр баясгалан байгаа. Энэ баяр баясгалан бол намайг гонигтай байхад алга болдог баяр баясгалан биш юм аа. Тийм учраас Есүсийн хүсэж байгаа зүйл 1-р Тесалоник 5:17-18 дээр юу гэж хэлсэн? Үргэлж баяртай байгаарай гэж хэлсэн байдаг. Филиппо номдор 4-р бүлгээр юу гэж хэлсэн бэ? Та нар баяр баясгалантай байгаарай гэж хэлсэн. Дүүрэн болгохын тулдаа гэж хэлсэн байдаг шүү дээ. Амен. Мөн Филиппо 4:4 дээр үргэлж баярлаарай гэж хэлсэн байгаа. Ямар ч нөхцөл байдалд Христэд баяр хөөртэй байгаарай гэж ирж байгаа. Энэ нөхцөл байдал өнөөдөр дорой болсон ч гэсэн Есүс надтай хамт байна гэдэг нь өөрөө баяр хөөртэй үйл явдлаа гэж хэлсэн үг шүү дээ, тийм үү? Төвчээр амар тайван төвчээр. За бид нар ч гэсэн бас одоо амар тайван байна гэхэл нэг асуудалгүй байх үед л амар тайван байна гэж бодож үзье. Есүсийг ч гэсэн бас хүлэг дотор дагалдагч нартайгаа явж явах үед маш их шуурга болдгоо шүү дээ, тийм үү? Шуурга болох үед Есүс унтчихл байсан, тийм үү? Есүс унтчихл байсан. Яагаад энэ үзэгдлийг бидэнд үлдээсэн бэ? Өнөөдөр Бурхны амар тайван гэдэг маань нөхцөл байдлын амар тайван бол биш юм аа. Ямар ч нөхцөл байдалд би энэ дэлхийг өгсөн ч гэсэн, итгэлийнхэн төлөө өгсөн ч гэсэн, хавчгацаад өгсөн ч гэсэн Бурхантай хамт амьдрах амар тайвныг ярьж байгаа гэсэн юм. Бурханд итгэл маань намайг өглөө итгэл маань өнөөдрийн үхэд намайг хизээж Бурханаас салахгүй гэсэн тэр амар тайвныг тодорхойлж байгаа гэсэн утгатай зүйл юм. За цаашаа товчлоод явъя. Төвчээр инэрл сайхан сэтгэл. Эхний гур бол Бурхан үргэлж бидэнд хандуулж өгдөг тэр зан чанарыг ярьж байгаа.
Энэ бол хизээч өөрчлөгдөхгүй. Дараагийнх нь бол бид нар бусдад хандах хандлагын тухай. Та хэр төвчээртэй вэ? Хэрэв бид нар ариун сүнсээр удирдуулах юм бол бид нар төвчээрийг олж авч чадна. Хэрэв бид нар төвчээртэй байж чадах юм бол бид нар бас дараагийн үр живж бидний дотор цэцгэлэх болно. Энэ нь бол инэрэл буюу бас сайхан сэтгэл юм аа. Сайхан сэтгэл юм. Мөн цаашдаа бидэрт яах вэ? Ариун сүнсээр удирдуулах үед бидний дотор итгэмжтэй байдал, бурханд үнэнч байдлууд маань, тууштай байдлууд маань сэргэх болно гэж ярьж байгаа. Сэргэх болно. Тэгээд цаашлаад яах юм бол бид нар миний дотор даруй байдлууд бий болно. Өөрийгөө захирах байдлууд бий болно гэж ярьж байгаа. Бид нар өөрийнхөө хүслээр биш, харин бид нар бурхны хүсэлд өөрийгөө захируулна гэдэг нь бол даруй байдал юм а гэж ярьж байгаа. Даруй байдал юм а. Тэгвэл бүгдээрээ өөрсдөө шалгах хэрэгтэй зүйл байна. Таны дотор аливаа зөрчил тэмцэл болоход уур хилэн их байна уу? Амар тайван байна уу? Төвчээр инэрл байна уу? Эсвэл та бусдын амьдралыг хараад атаархал зүтөөрхөл байна уу? Өрсөлдөөн тэмцэл дайсагнал байна уу? Эсвэл хайр байна уу? Бас тэр хүмүүсийн амьдралыг хараад талархал баяр хөөр байна уу гэж бодож үзээрэй. Тэгвэл бүгдээрээ 5:24 уншъя. Галаат 5:24 уншъя. Христ хамтдаа уншъя. Христ Есүс хамаатай хүмүүс өөрсдийн махбодын бузар хүсэл тачаалыг нь хам загалмаад цовдлсоо гэж ирж байгаа. Цовдлсоо гэж ирж байгаа. Цовдлсон. Тэгвэл бид нар яаж ариун сүнсээр амьдрах ёстой вэ? Бид нар өөрсдийнхөө махан биеийн хүсэл тачаалуудыг загалмаар цовдлох ёстой. Одоо болтод цовдлж чадаагүй зүйлүүд махан биеийн хүслүүд байна уу? Хүсэл тачаалууд байна уу? Сонирхлууд байна уу? Эсрэг хүсний янз бүрийн асуудлууд бас байна уу? Бас гимшиж чадахгүй байгаа зүйлүүд юу байгаа? Эд хөрөнгө байна уу? Харилцаа байна уу? Чиний сонирхол байна уу? Эсвэл энэ дэлхийд бурхнаас илүү ямар нэгэн зүйл завж байгаа шүтэнүүд байна уу? Бид нар түүнийг цовдлох ёстой. Цовдлох ёстой. Христ итгэгч хүн ч гэсэн өнөөдөр чуулганд явж байгаа ч гэсэн ариун сүнсний тухай зөндөө сурч үйлчилж олон дүгнэлтүүдийг гаргаж байгаа ч гэсэн зүрх сэтгэлдээ уур хилэн атаа зүтгөргөл дайсагнал маргаан мэтгэлцээнийг цовдлохгүй юм бол бид нар яах вэ? Эцсийн өдөр ич хүртэйгээр Есүстэй уулзах болно. Ич хүртэйгээр. Тэгэхээр би таныг ариун сүнсээр удирдуулах саад болж байгаа зүйлүүдийг цовдлоосаа гэж бас хэлмээр байна. Өөрийгөө онцолдог, намайг хүмүүс магтах ёстой, би алдарыг авах ёстой, хүмүүс намайг хараад те магтах ёстой, намайг нэг урамшуулах ёстой гэж Есүсийг биш, намайг би миний хүслийг л онцлох ёстой гэдэг үүнтэй холбоотой улбаатай. Мөн ямарваа нэгэн Есүсээс илүүгээр шүтэж байгаа хэн нэгэн байгаа бол бас бүгдээрээ цовдлох хэрэгтэй. Тэгжээж бид бусдын өмнө даруй хандж чаднаа. Есүс хэлж та нар намайг дахих хүсэж байгаа бол өдөр бүр өөрийгөө үгүйсгэж загалмаагаа өрөөрэй гэж хэлсэн байдаг шүү дээ. Загалмаагаа өрөөрэй гэж хэлсэн. Загалмаагаа өрөөрэй. Тэгэхээр би үнэхээр өөрийгөө үгүйсгэж чадсан бол би өглөө усаад өөрийнхөө хүслийг үгүйсгэж чаднаа. Тэгээ учраас та бүхэнд би 3 хэрэгжүүлэлтийг зөвлөж өгье. Тэгээ та нар хэрэгжүүлээсэй гэж бас хэлмээр байна. Нэгдүгээр нь ариун сүнсээр удирдуулах эхний практик зүйл нь бол бид нар залбирлын харилцаагаа сэргээх хэрэгтэй. Бурхантай харилцах харилцаагаа залбирлын харилцаагаа сэргээх хэрэгтэй. Залбирлгүй яриа бол махан биеийн хүсэл байх нягууртай. Харин үргэлж залбирдаг яриа бол ариун сүнсний удирдамжих болох учиртай юм аа. Тэгээ учраас та бүхэн залбирлаа сэргээгээсэй гэж бас хэлмээр байна. Ямар сандаад 1-р 5:10 үргэлж залбираа гэж хэлсэн байдаг шүү дээ юм уу? Энэ зүгээр нэг сонсдог үг, сонссон мэдсэн үг бол биш. Энд ямар нэг заавал теологийн тайлбараар энэс ивэл авах тухай биш. Маш тодорхой шууд хэлсэн байна. Үргэлж залбираа гэж хэлсэн байгаа. Зүрхээ нээж бүгдээрээ ариун сүнс залбирцгаая. Ариун сүнсээ миний энэ болохгүй байгаа худлаа ярьдаг, худлаа зангуудыг мань та удирдах өгөөч гэж нээлттэй залбирах хэрэгтэй. Нээлттэй залбирах хэрэгтэй. Хоёрдугаар нь та яах ёстой вэ гэхээр үгийн чиглүүлгээ сэргээгээсэй гэж бас хэлмээр байна. Сэргээгээсэй гэж бас хэлмээр. Ариун сүнс үгийг л бидэрт ойлгуулж өгч байдаг. Зөвлөж шивэнж өгч байдаг. Бид нар заримдаа ингэж явж явах үед ямар нэгэн хэцүү болох үед ишлэл санагдчихэдэг. Ариун сүнс ингэж болохгүй шүү дээ гэж бидэрт мэдрэмжүүд төрүүлж өгч байдаг.
бидэнд сонсгож өгч байдаг. Энийг заримдаа бид нар хүмүүс руу тайлбарлаж чадахгүй бас байж байгаа. Тийм учраас бид нар үгийг унших үед ариун сүнс яах вэ? Бидэрт ухааруулж дуу хоолоогоор бидэрт яадаг вэ? Чиглүүлгүүдийг өгч байдаг юм гэж ярьж байгаа. Мөн бид нар өөр нэг зүйлийг хийхгүй юм бол хичнээн дээр хоёр зүйлийг хийсэн ч гэсэн бид нар яах вэ? Итгэлээр үгсэхгүй. Өнгөрсөн жилийн ярьдаг хүн өнөөдөр дахиад ярих болно. Харин бид нар гурав дахь зүйлүүдийг хийх юм бол өнгөрсөн жил байсан болд эх жил илүү итгэлтэй болох болно. Тэр нь юу вэ гэхээр дуулууртай байдал. Үгийг мэддэг хэрнээ дуулуургүй байх. Залбирдаг хэрнээ дуулуургүй байх. Эдгээр бүх зүйлүүд чинь хоосон болох болоо гэж ярьж байгаа. Тийм учраас ах トゥ нар та бүхнийг ариун сүнс болон Бурхны үгийн дотор дуулууртай байхад та үнэхээр сүнс дотор махан бие хүслийг яалж дийлж үр жимстэй амьдралыг та бүтээж чадна гэж ярьж байгаа.